Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн зөвлөл 600 орчим гомдол хүлээн авч 400 гаруй шийдвэрлэжээ. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагчид гол төлөв их сурвалжийн тэнцвэрээ хангахгүй байх, мэдээлэлээ нэгтлэхгүй байх, тоо баримт зөрүүлэх зэрэг ёс зүйн алдаа гаргаж байна. Дээрх асуудалтай холбоотойгоор сэтгүүл зүйн ёс зүйн форум 6 дахь удаага зохион байгуулагдлаа. Нэгтлэх, мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй байх, зохисгүй хэлбэрээр дуйлаантайгаар түгээхээс татгалзах, мушгин гуйлах, бусдыг гүтгэх, мэрэгжлийн давуу байдлаа ашиглахгүй байх, хувийн нууцад хүндэтгэлтэй хандах, их сурвалжаа хамгаалах зэрэг ёс зүйн зарчмуудыг хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсад баримтлана гэж заасан байдаг. Гэхдээ мэрэгжлийн редакцгүй нэг хүнтэй халаасны сайтууд алдаа гаргах тохиолдол гарч байна. Сүүлийн үед бол харьцангуйгаар энэ гомдол бол цөөрч байгаа. Тэр нь гомдол цөөрч байгаа нь бол бас хэвлэл мэдээллийн байгууллага ёс зүйн зарчмаа баримталж одоо зөв ажиллаж байгаагаас тэнд одоо хийж байгаа зүйлүүд нь бол олон нийтэд бас одоо хүрч байна. Хуучин одоо сайтууд гэхэд одоо их олон гомдол ирдэг байсан байхгүй сайтуудтай холбоотой. Гэтэл өнөөдөр тэр олон удаагийн одоо хурал юмнуудаар гаргасан алдаа эндэгдлээ дараалан одоо үзээ. Тэгэхээр нэг хүн бол нэг хэвлэл мэдээллийн байгууллага өөрснөө сэтгүүлчдтэй тавьдаг шаардлага нь бас өндөрсөн байна. Орон нутагт ажиллаж байгаач бай, одоо Улаанбаатарт ажиллаж байгаа сэтгүүлч өөрөө яг сэтгүүлч хүнийхээ хувьд яг энэ мэрэгжлийн үйл ажиллагааг эрхлэх явцдаа ёс зүйн одоо тодорхой зарчмыг баримталж энэ мэрэгжлийн үйл ажиллагаанд ямар нэгэн алдаа зөрчил гарахгүй байх нь өөрөө тухайн хувь хүн энэ мэрэгжлийг сонгосон сэтгүүлч хүн хувь хүний бас өндөр хариуцлага байхаа гэж харж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргахстыг ангилж үзвэл хувь хүн 53%, төрийн албан агч болон төрийн байгууллага 29%, бизнесийн байгууллага 18% эзэлжээ. Түүнчлэн хиймэл оюун ухаан өдөр тутмын хэрэглээнд олон салбарт нэвтэрч байгаа нь мэдээллийн нууцлал, өгөгдлийн аюулгүй байдал зэрэгт гол нь нөлөөлж байна. Тиймээс цахим эрен үед ёс зүйгүй худал мэдээллээс иргэдийг хамгаалах нь хэвлэл мэдээллийн салбарт хамаарч байна. Хиймэл оюун ухаан дээр суурилсан хуримч мэдээлэлүүд бол нэгтгэж ажиллахад маш төвөгтэй. Жишээлбэл манайх шиг одоо хөлнөгийн хуримч мэдээллийг нэгтэлдэг байгууллагын хувьд ер нь дэлхийд даяараа хиймэл оюун дээр суурилсан мэдээллийг нэгтлэх бол маш төвөгтэй. Ер нь маш хэцүү байгаа. Тэгэхээр иргэд дахиад өөрсдөө бид нар уншигчид мэдээлэл хүлээн авахчид маань энэ дээр мэдээллийг шүүж, тунгааж, боловсруулад бусдад дараа нь түгээх гэдэг энэ одоо циклээ маш сайн хариуцлагатай байхаас аргагүй болоод. Сэтгүүлчийн ажил өөрөө үнэн байх ёстой, баталгаатай их сурвалжаар сэтгүүлч өөрөө нэгтлэх ёстой гэдэг нөгөө ёс зүйн зарчимтай нийцээд яг сэтгүүлч хүн тухайн нийтлэл дээр авдраа гаргаж байгаа бол эргээд хариуцлага одоо ёс зүйн баримтлагдаг хариуцлага хүлээх тийм чадвартай байхыг бол яг редакцийн хувьд бол тэгж ойлгож одоо журамдаа бас өөрчлөлт оруулсан томоохон твшил гэж хэлж байна. Форумын үеэр хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэхийн зэрэгцээ. Ёс зүйн зарчмыг мөрдөж бэлтгэсэн сэтгүүл зүйн бүтээл нь нийгмийн эв нэгдэл тогтвортой хөгжлийн суурь болдог тухай туршлага хуваалцлаа.